Тэгэхээр чи шинэ хүрээлэлд орохын тулд тэдний нэг болж нэгдэхийн тулд тэдний нэг болохын тулд хуучин байсан хүрээллээсээ юу ч авч гарах хэрэггүй. Бүгдийн тэнд нь хай. Тэндээс чамд авч гараад тэр хүрээлэлд ороход чамд хэрэг болох зүйл нэг ч хэрэг байхгүй. Одоо тэгээд цэвэрлэгээ хийн. Өөрийнхөө сэтгэл зүйд өөрийнхөө зуршил, өөрийнхөө сэтгэл зүй одоо юу байдгийг бүх зүйлийг шинээр эхэлнэ л гэсэн үг шүү дээ. Компьютераар бол ингээд форматлна тийм үү? Тийм л үйл явц авагдана. Тэгэхээр тэнд очоод энэ ч хэрэг болж магадгүй, энэ ч хэрэг болж магадгүй гэдэг шин шидийн хог нов шамаж үр хвчэнтэй хийгээд ах шаардлага байхгүй. Бүгдийг хай. Харин эрдэм мэдлэг, хүсэл мөрөөдөл, итгэл одоо юу байдгийг тэрийг гэвэл харин тэр чин чамд тэнд очиод хэрэг болно. Тэрнээс биш өөр тэндээс хуучин тэр хог новшийн хүрээллээс чинь чамд аваад ах юм байхчгүй. Тэнд тэр хэрэг байхгүй. Юу ч хэрэг болохгүй, үсч хэрэг болохгүй. Тэрнээс үсч авах хэрэггүй мэдв. Тэгээ сошиал ертөнц юу байдгийг Facebook, Instagram одоо юу байдгийг бүх зүйлээсээ тэр хэрэгтэй хэрэггүй дуракнуудыг ингээд блоклоод утас ширмэс юу байдгийг тэрнийгээ блоклоод ингээд хай. Март. Үрд март ингээд. Хэрвээ чи тэнд очоод тэр хүмүүсийг нэг хоол унд ч юм уу юу ч байдгийг нэг юм ойр зур ямаар ингээ аргалаад тийм үү ингээд худлаа үний инээгээд инээ чанаагаад ингээд тэгээд аргална гэж бодож харин тэр бол эндүр шүү. Тэр хүмүүс маш их уншдаг, маш их боддог, маш их зүйлийг анализ хийдэг тийм хүмүүс учраас тийм хоёрын хооронд жижигхэн ийм үнэгүй хоол моол мэтийн хөгийн юмд хуурддаггүй байхгүй юу да. Тэд ч боловсрцсан хүмүүс байдаг учраас тэг хүмүүс ингэж ярьдаг. Баян хүмүүс одоо энэ ингээд дээд зэндааны хүмүүс ингээд новшийн хүмүүс байдаг гэсэн кино минон дээр нэг тэгж харуулдаг тий заримдаа. Тийм биш ээ. Тэр хүмүүс чинь ерөнхий масс таалагдахын тулд заримдаа тиймэрхүү кинонууд, тиймэрхүү зохиолууд их бичдэг байхгүй юу? Тэнд шал өөр дүрм үйлчилдэг. Тэнд шал өөр соёлтой, тэнд шал өөр зуршилтай хүмүүс байгаа. Тийм учраас тэр хуучин хүрээллээс чамд авч гараад байх юм юу ч байхгүй. Харин эрдэм боловсрол чиний тэр шинийг санаачлах гэсэн тэр сэтгэлгээ шинэлэг зүйл дуртай одоо юу байдгийг тэр хүсэл мөрөөдөл тэр бүхэн ч л хэрэгтэй. Тэрнийг л ав. Бусд нь өөр юу ч хэрэггүй. Тэр хүмүүс чамаас мөнгө харахгүй, тэр хүмүүс чамаас юу харна гэж чиний хүсэл эрмэлзэл, чиний асан дүрлцсэн тэр юунд ч бууж өгөхгүй би та нарын хүрээнд орохын тулд сүнсээ худалдаас устдыг хийнэ тийм үү? Гэсэн тэр эрмэлзэл тэрийг ч л харна. Тэрнээс биш. За энэ хитэн төөрөгтэй ирэх нь яах нь жижиг чажиг юм хавдггүй байхгүй тэр хүмүүс. Эсвэл та нар надтай найзлсан ч болно хамаагүй. Би бол тийм хүн хөгжий, дэвший, дээшлий, өөрийгөө өөрчлөе гэсэн хүмүүст би мэддэг чаддаг юу байдгийг бүгдийг хэлдэг. Ямар ч харамлах зүйлгүй хэлж өгдөг. Харин тэр доод зиндааны хүмүүс бол яадаг вэ гэх юм бол өөрийнхөө мэддэг чаддаг зүйлийг хүнд зааж өгөх дургүй хүмүүс байдаг. Яагаад гэх юм бол өөрсөн дээш гарч нэг тийм хоёрын хооронд арчаагүй тийм сэтгэлгээтэй хүмүүс байдаг учраас хүнийг өөрөөсөө дээш болоод хөгжөөд дэвшээд явахыг баг үзэн яддаг тийм хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээд өөртөөгөө л адилхан ингээл тэнийг бэртгчин, шимэгч, хуулчиг тийм амьдралаас сурцсан тийм хүмүүс бол тийм л сэтгэлгээтэй байдаг. Хүнд хэрэгтэй юм бол хэлж өгч чаддаг. Яагаад гэх юм бол тийм арчаагүй, харамч арчаагүй хүмүүс байдаг. Баячууд элит хэсгийнхэн гэхээр л нэг тийм харамч яхир хүмүүс байдаг гэсэн тийм сэтгэлгээ байдаг байхгүй да. Тэр бол худлаа шүү. Тэр хүмүүс ямар хүмүүс байдаг гэж хөгжид ихший гэсэн хүмүүсийн үнэхээр тийм ирмэлцэлтэй хүмүүсийг бол тэр хүмүүс маш сайн дэмжинэ.
Гэхдээ чи тэрнийг ингээд тэр хүмүүс нотлон харуулах шаардлагатай. Би юу чаддгийг, юу мэддгийг гэдгийг харуулад тэр ажил дээр нь ч юм уу эсвэл тэр найз нөхөд болох юм бол жишээ нь найзынх нь хүрээлэл тийм хүмүүсийн найзын хүрээлэлд орохын тулд чи юу чаддаг мэддэг юм аа ингээд хөгжүүлээд дэвшүүл аль өв найзаа би энийг чинь ингээд сайжруулъя ингээд тгийгээ санаа бодлоо хэлэхэд харин ч тэр хүмүүс дэмжин. Тийм хүмүүсийг л тэр хүмүүс харж идэг, хүлээж идэг. Тэрнээс биш ингээд тэдний төлсөн галт дулаацсан тийм ямарч нэмэргүй худлаа ингээд хүнийг ингээд нэг жижигхэн ямаар ингээд хуурах гэсэн ингээд аргалах гэсэн тийм үү ингээд юм халтуурдах гэсэн тиймэрхүү хүмүүсийг тэд нар мэдэрдэг байхгүй юу да. Ягаад гэвэл тэд нар чинь багаасаа ингээд юм уншсан, мэдсэн, судалсан хүний энэ оршихуйн хууль, ертөнцийн хууль энэ бүгдийг ингээд мэдэрсэн хүмүүс байдаг учраас чи нэг жижигхэн юм хуушир ууцхнаар ч юм уу одоо юу ч үдийн тийм хөгийн юмар тэр хүмүүсийг ингээд жижигхэн зугаа цэнгэл ч юм уу юу гэдэг тиймар хуурч ингээд тэг нэг мэхлэн энэ төр юм бол чи эндүрэл болно. Чамаа зүгээр ингээд аваад шидчихнэ. Энэ бол энд хэрэггүй өвчин тарих нэм бактери байна гэж чамаг пүнк гээл ясалчихна. Тэр тийм арга хэрэглэнэ гэж бол найдад хэрэггүй. Харин чи өөрийгөө боловсруулад хөгжөөд ингээд би тэр хүмүүсийн эрдэм боловсроос ингээд суралцаад юу гэдгийг чадлаг мэдлэгээс нь ингээд суралцаад энэ ингээд хичээгээд ингээд тэр хүмүүс чамайг ажиглал хараад мэднэ. Энэ бол бидний хүрээлэлд орсон байхад алдахгүй хүн байна. Энийг оруулчих. Тэгэл чи тэр нэг хүрээлэлд орч чадах юм бол чи өөрийгөө нотолж чадах юм бол тэр хүмүүс чамд зүгээр ингээд хүнк гээл дээш нь татал авчихна. Ядаад ахын байхгүй. Тэднэрт тийм өчүүхэн зүйл хуурцдаг тийм хүмүүс биш байд. Бас тийм өчүүхэн боттой хүмүүс биш байдаг байхгүй да. Харин би зүгээр хэлчихье. Зүгээр нэг залин мэхээр тийм үү муу аргаар жоохон хөрөнгө мөнгөтэй болтны тиймэрхүү нөхдөд би хэлээгүй биш шүү. Жинхэнэ элит хүмүүс гэдэг бол өөр хүмүүс байдаг. Би бол өөрөө тэдний нэг хэсэг. Нэг нь тийм учраас надтай үнэхээр хөгжиж дэвших гэсэн хүн найзлахыг хүсэх юм бол би тэр хүн өөрөө чаддаг мэддэг юу байдгийг бүгдийг ингээд үлдээхгүй зааж өгсөн ч болно. Чадна. Яг гэвэл би өөрөө үргэлж хөгжиж дэвшиг хүсэж мөрөөдөж тэрний үргэлж хөгжиж дэвшиж явахыг хүсдэг, үргэлж хөгжиж дэвшиж явдаг учраас надад хүнээс харамдаад ах юм байхгүй. Мэдлэг чадвар одоо энэ жишээ нь ингээд юу сурмаар байна, юу мэдмээр байна ингэх юм бол би тэр хүн 100% дэмжинэ. Бүр ингээд 1000% ч байсан чамаагүй. Өөрөөсөө гарч болох бүх хэмжээгээр дэмжиж чадна. Тийм учраас би хэлээд байна тийм үү. Харин тэр би тэр хэлсэн тэр залим ихээр ч юм уу ингээд хүмүүсийг мэхлээд тэр нэг жоохон юмтай болсон нөхдөд байдаг шүү дээ. Тэднийг бол би хэлээгүй шүү. Жинхэнэ элит гэдэг нь шал өөр. Тэр нэг янз бүрийн жагсаал цуглаа эсэн бусан юм хийгээд ингэ тэгж жагаад нэг муу аргаар ингээд яатсан нөхдөд байдаг л да. Тэднэр бол биш шүү. Одоо нэг их оронч моронч гэсэн нэртэй нэг хэрэгтэй хэрэггүй дуракгүй нэг байгаа шүү дээ. Тэд нар мэднэрийг бол би хэлээгүй шүү. Тэд нар бол муу аргаар жоохон юмтай болсон байж магадгүй. Гэхдээ тэдний шүүх тэднийг тийм үү. Тэд нар ямар нэг орчлон ертөнцийн шүүлтэнд орно. Тэгээ би бурхан шашин яриаггүй байна. ертөнцийн хууль хатуу байдаг. Өгсөн бол чаддаг. ертөнцийн хууль тийм байдаг. Тэгэхээр ертөнцийн хуулиараа бол чи тэдний игнийг нэгдэж орохын тулд тэдний сэтгэдэг шиг сэтгэж, тэдний хөдөлмөрлөг шиг хөдөлмөрлөж, тэдний суралцдаг шиг суралж тасралтгүй суралцдаг тийм хөвшлийг, зуршлыг өөртөө бий болгох хэрэгтэй. Гэхдээ би бэлэн болоогүй байж тэгээ хүлээгээ суугаад ах хэрэггүй. Чи зүгээр л тэрнлөө орохын тулд өөрөөсөө одоо байж болох бүх хүчин чадлаар зориул. Тэр хүмүүс чамайг мэдэрнэ. Тийм хүмүүс асар өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг байхгүй да. Хүнийг баг хараад мэддэг хүмүүс байдаг. Баг барааны холоос чамайг ирж байгааг чинь хараад, явж байгааг чинь хараад, юу хийж байгааг чинь хараад, яаж хөдөлж байгааг чинь хараад, юу худалдаж явж байгааг чинь хараад зүгээр мэдэрнэ. Тийм өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг.
Миний аав бол мундаг мэдрэмжтэй, авьяас чадвартай мундаг хүмүүс юм. Тийм учраас намайг бол хизээч ном унш энэ төр гэж хэлж байгаагүй. Зүгээр л ингээл өөрөө ингээл уншаал ингээл байж хат би тэр сонин сэтгүүлийн хараад сонирхол судлаад ингээл тэгэл унш турмаа санагдаад ингээл яа. Тэгэхээр тийм хүмүүс хүнд нэг илүү юм ярьдгүй зүгээр ингээд үүл дээр зүгээр ингээд харуулцдаг хүмүүс байдаг байхгүй. Тийм ч учраас би харин гайгүй тийм шинийг санаачилдаг, хүсдэг, мөрөөддөг болж өссөн байх гэж боддог л да. Угаасаа ч тийм. Тэгэхээр тэр хүмүүс чиний хуучин байсан тэр нэг зуршил муршлаар чи ингээд хэлж магадгүй. Би ингэж боддог, ингэж тэгээд тийм үү. Би энэ жоохон юм залхуу шүү. Энэ тэр ингэх юм бол чамайг тэд нар чиний төрмээр тэд нар амьдрын хизээч байхгүй шүү дээ. Чиний өөртөөхөө дүрмээр өсөөд хөгжөөд тэнд хүрсэн хүмүүс чиний дүрмийг дагна гэж байхгүй. Тийм учраас чи тэдний дүрмээр л амьдрна. Тэдний зуршлаар, тэдний хэв маягаар, тэдний яаж хувцалдгийг, тэд нар яаж боддгийг, яаж хүсдгийг, яаж мөрөөддгийг тийм үү. Яаж тэрнийхээ төлөө цагаа зориулдгийг, юунд цагаа зориулдгийг тэр бүхнийг чи ингэ судлах ёстой. Тэгэхээр чи орж аваад тэнд орохын тулд чи чин сэтгэлээсээ л харьцах ёстой тэр хүмүүстэй. Тэрнээс чи зүгээр ингээд нэг хүний нүд хуурж байгаа юм шиг зүгээр нэг юм нэг шалгалт малт янз бүрийн юм дээр ингээд нэг зарим нөхдүүд ингээд нөхөн багш магшаа ингээд хуурах гэж оролддог штэ тий. Тийм маягаар харьцах тэр хүмүүс зүгээр чамаг зүгээр ингээд нөгөө юуны аппарат гэж байдаг үлээ. Хүний дотор ингээд шууд харцдаг чинь юу үлээ. Эхо аппарат энэ гэж байдаг үлээ. Ингээд шууд ингээд нэгт харцдаг. Тэр шиг харна чамаг. Шууд мэдэрнэ. Хичнээн сайхан энийгээ сучнээ сайхан гой үг ярьсан ч тэд нар чамайг мэдэрнэ. Тийм учраас чи үнэнч байх ёстой, чи итгэлтэй байх ёстой, чи өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтөө, өөрийн гэсэн төлөвлөгөөтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой байх юм бол харин ч тэр хүмүүс чамайг үнэлнэ. Зарим зүрх зүйлдээ чи зөрчиж болно да. Энэ жоохон буруу юм биш үү? Ингээд харин юу ч дуурахгүй ингээд зүгээр нэгтэй галаа хажууд ингээд тэр хүмүүсийн төлсөн галд ингээд дулаацаад ингээд байгаад ах юм бол тэр хүмүүс чамайг мэдэрнэ. Бас л мэдэрнэ. Сайн мөг ингээд зүгээр дор нь ялгаад мэдчихнэ. Тийм учраас чи жоохон ингээд те итгэвхтэй л байх хэрэгтэй. Хүн ингээд гал ноцоохгүй тэнд байж хахад ингээд нэг мөчөр аваачаад хажууд нь тавьчих ч юм уу те. Зүгээр би жишээгээр хэлж чинь тийм. Тэгэхэд тэр хүн бодсон. Энэ чинь бас те болж штий. Ингээд те. Энэ мод чинь норцсон байна. Энийг ингэ төлчихье. Чин хуураа мод ч юм уу аваад ирэх юм тэр хүн. Зөв. Чиний зөв. Болж юм. Алив. Наатаа чинь төлье гэ тий. Тэр хүмүүс тийм нэг юм хоёрын хооронд юм явуургүй зан гэж байдаг байхгүй. Тийм хүмүүс маш шудраг байдаг. Ингээд нэр хүндээ маш дээгүүр үнэлдэг. Бас хүний нэр хүндийг маш өндөр үнэлдэг тийм хүн байдаг. Хүмүүс байдаг. Хүний хүсэл эрмэлзэл тэрийг ингэ хараад мэдэрнэ. Энэ хүн чинь ингийн тулд энэ тэгэл чи хүсэл мөрөөдөө хизээ нэгэн цагт ингээд ярихад бол тэд нар шууд чамайг хүлээгээд авна. За давай чи наата чинь ингээд хөгжүүлээ, дэвжүүлээ. Ингээд бид нар санаа нэмий ингээд чи ингээд хөгжүүлээд чиний санааг нэг өдөр зүгээр ингээд чиний зүж мөрөөж ирсэн хизээ биелэх юм бол ингээд чи ингээд баг ингээд шаналцсан ингээд байжсэн юм зүгээр сэв гэж босоод ирнэ. Тэр чи ямар ч аргаар хамаагүй тэдний хүрээнд л орох хэрэгтэй. Ямар ч аргаар хамаагүй хэр нэг хуурам мэхлэх гэж үл хэлээгүй шүү дээ тий. Чамаас гарч болох хүчээл зүтгэл хүсэл ирмэлзэл одоо чадвар мэдлэг юу байдгийг тий. Тэр бүхнээ л гарга гэж хэлээд байгаа шүү дээ. Тэрнээс биш ингээд нэг тий. Үнэгүй хоолмол өгөхгүй яах гэдэг худаа үн дайлж мэлэх. Эний чинь бол тэр хүмүүс тоохчгүй. Зүгээр чиний тэр дотоод сэтгэлийг чинь харж мэдэрнэ. Мэдрэхийг хүснэ тэр хүмүүс. Тэр чинь мэдчих юм бол тэр хүмүүс тэгэл чамайг зав. Ингээд манай да чид манай тал. Чи манай хүн болсон шүү гэ тий. Хэлэхгүй ч байж магадгүй. Гэхдээ зөв тэр хүмүүс үйлдэлээр чамд үзүүлнэ, мэдрүүлнэ. Чамд чи нөгөө хэдэн жил мөрөөдсөн ажил чинь баг сав гээл босоод ирнэ. Тэгэхээр чи тэр эдийт тэр төвшний дид төвшний тэр хүмүүсийн төвшөнд бай гэж хүсчил байгаа бол өөрийгөө өдөр тутам цаг тутам өөрт чамд ямар
чамаас алдаа гарч ирэх тусмаа сайн. Чи ингэ бодож магадгүй би ийм юм дутуу штэ. Би ийм юмар зарим юм ийм мэддэггүй штэ. Тэр хамаагүй. Тэр хүмүүс тэр чухал биш байхгүй. Тэдээ зүгээр заагаад өгч чамд. Ингээл чамайг баг ингээл хөтлөөлж явчихна. Тэр хүмүүс чинь тийм үнд төвчөө дээд зиндаана тийм сэтгэл зүйн хүчтэй тийм сэтгэлгээ бүр ингээ хөгжсөн хүмүүс байдаг учраас чамайг зүгээр ингээд нэг ашиглаад хайчихна юм байхгүй. Чи тэрнээс айх хэрэггүй. Харин чи өөрт чинь ямар өөр сэвтэй зүйл байна, юу байна. Тэрнийг л сайн хар. Ажигл. Тэр өөрийнхөө хөгжүүлж болох юу байна. Тэрийг л хөгжүүлэхийг л хичээ. Мэдв. Тэгвэл чи тэгэл бидний хүрээнд орцсон цагт бол чи тэгэл тэгтээ тэргүй автоматад дэш явна. Тэгтээ чи ингээ орчтой одоо ингээд нэг галтан түлсэн галанд дулаатаад ингээд нэг нагсыг барч их юм тэр хүмүүс те чамд доор нь мэдэл таасгал авчиж штэ. Тэр бол ертөнцийн хууль байхгүй да. Тэр орчхон хууль. Тэр мэдэрнэ. Бид нар мэдэрнэ хөө. Тийм учраас чи тэр хуурлах гэж ингэж мэхлэх гэж оролдоод хэрэггүй. Тэр нөгөө Стив Джобс гэдэг кинон дээр би гардаг гэж түрүү ярьсан те. Яг тэр шиг чамаг зүгээр хайрцагтай юм аваад гар. Яш тэгж хэлнэ. Тэр чиний жоохон байж байгаа юм уу? Эний тэр тийм тэд нар тийм илүү дутуу юм ярих сонирхол байдгүй байхгүй. Илүү дутуу юм цаг үрхийг хүсчихгүй тэр хүмүүс. Тийм учраас чи ч өөрөө бас өөртөөгөө бас яг тэгж харьцах хэрэгтэй. Би одоо ийм чаддаггүй гэдэг шууд тэр хүмүүс бүр хэл. Үннээр нь хэл. Би ийм чаддаггүй маа. Гэтэ би чадахыг хүсэж чинь. Над заагаад өгөөч. Ингээч тийм үү. Над туслаач. Би бас өөрөө чаддгаар ингээд та нарт хүч нэмрээ оруулъя. Ингээд юу гэдэг би жижигхэн юм чадна л да. Гэхдээ би тэрнийг өдөр шив сууж байгаа ч гэсэн хамаагүй хийе, бүтээе энэ төр. Тэгэх юм бол харин тэр хүмүүс чамаагүй. Энэ залуу те энэ бүсгүй чинь энэ охин чинь энэ гайгүй энэ нөхөр чинь гайгүй нөхөр байна. Ингээл чамайг мэднэ. Харин зүгээр нэг ингэж тэгсгийгээл те тэр хаваар ингээл ингэсгийгээл ингээл нэг дунд нь орж аваад те тэр хүрээнд орчвол санаа амраал те ингээл тайвшраал те за одоо ингэсгий эдний энд орсон юм чи би жоох юмаа ингээ бүтээгээд авсан юм чинь одоо ингэсгийгээд байж ингээл ингэх юм бол тэр хүмүүс чамайг нэг л өдөр ийш нь гаргаж ир дээш нь гаргаж чадсан юм чи чамайг баатгээл тэр нэг хуучин байсан хэмжээ чи аваад чадах чадвартай хүмүүс байдаг учраас чи өөрөө мэдж байгаа үстэй те тэр хүмүүстэй яаж харьцгаа түрүүн сошь зөндөө ярьлаа те тэр хүмүүсийг хуурах гэж оролдохын хэрэг байхгүй. Тэгвэл чи харин өөрийгөө л хуурсан хэрэг болно шүү. Чи сүлд нь амаа байрна. Харин ахиж эргэж буцаад ингээд чамайг аваад хайчлаа. Эргээд буцаад ирчихвэл чамайг тэр хаалгаар оруулах нь байтугай чамайг ингээд баг харахчгүй заяа. Тийм хүмүүс тэр элит зиндааны тийм сэтгэлгээтэй тийм хүмүүс элит хүмүүс ямар байдаг гэж тэд нэр зөвхөн өөртөө хэмжээний сэтгэлгээтэй хүмүүсийг л өөртөө хүрээнд авдаг байхгүй юу? Оруулдаг байхгүй юу? Тийм элдвээ муу зуршилтай хогийн новшийн тийм хүмүүсийг тэд нар ингэ баг үнэрлэгчгүй заяа. Харахчгүй. Тэд тийм дими юмд зориулах цаг байхчгүй. Тийм болохоор өөрийгөө чи өдөр болгон харж ах хэвээр. Чи өөрийгөө сайжруул. Тэр хүмүүс хэрвээ дутагдaltaй зүйлээ үл чи шударгаар хэлж болно. Харин тэх юм бол харин чамайг үнэлнэ. Манай бидний энэ зүйлд ч юм уу бидний найз нөхөрлөлийн хүрээнд нэг ийм юм байна. Энэ дутагдaltaй тал байна гэх юм. Харин тэр хүмүүс хүлээж авна. Тэр хүмүүс тэрийг л харж яадаг. Харин зүгээр ингээд нэг ингэж тэгсгийгээл ингээл тэр хүрээлт нэг орж аваал те яаж иж аваад ямар нэг оргоор орж аваал ингээл галын элчинд нь дулаацаад ингээл нэг арга чарга зохиогоол ингээд болчихно гэж бодож байгаа бол чи яг өөрийгөө л хуурж байгаа хэрэг болно шүү. Тэгэхээр
өөрийгөө сайжруулах дээр төвлөр. Тэгээд хуучин тэр хүрээллээсээ өөрөө хуучин байсан тэр хүрээллээс холбоогоо шууд зүгээр тас цавч. Тэр хайрлаад авах ерөөсөө хэрэг байхгүй. Эсвэл чи тэндээ үйлдвэрлэхийг хүсээд байгаа юм уу? Тэгвэл хамаагүй. Чиний дүрс тэр үл чинь сонголт юм. Би тэр үйлсэн тийм. Хүн түмэн сонголт байдаг. Харин зам бол нэг л бий. Чи нэг бол тэр навшийн замаараа амьдрна, явж амьдрна. Эсвэл тэр гэрэл хийгээтэй замаар амьдрна, явж амьдрна. Тэдний дүрмээр амьдрна. Тэд нартай ижлэхэн зуршилтай, тэд нартай адилхан сэтгэлгээтэй, тэд нартай адилхан шинийг санаачлах, шинийг бүтээх тийм үү? Асан дүүрэлтсэн сэтгэлгээтэй л гал халуун сэтгэлтэй л байх ёстой. Хэрвээ тийм биш байж чадах биш байх юм бол тэгэл чи өнөөдөр биш юм ахэд маргааш чамайг ингээл аваас хайчихна. Тэднэр дээр илсэх гэж очихсан болохоос тэд нар чам дээр ирээгүй зү. Тэр чи ялгаж салгаад ингээл бод. Тэр хүн бодоход ингээд тэгэл хуучин тэр хүрээллээс холбоогоо шууд тац чавчаал нөгөө цаазын тавцан дээр үүдэг заазуур шиг юм байж шээ кинонд принц шиг л тац чавчаал хайж. Тэндээс авах юм чамд юу ч байхгүй. Дагуулж гарах найз нөхөд ерөөс юу ч байхгүй заяа. Тэд нэрийг магадгүй 40 жил харсан ч үгүй магадгүй. Тийм бол чи энийг сонсож байгаа бах. Энэ бичлэгийг сонсож байгаа бах гэж бодож чинь. Тэгэхээр тэндээс чамд авч гараад ах үүсч байх хэрэггүй гэдгийгсэн тийм. Үүсч авч гарах хэрэггүй. Зүгээр өөрийнхөө толгойд байгаа мэдлэг боловсрол өсөл ирмэлзэл юу гэдэг тэрийг аваад гар. Тэгэл болоо. Харин тэнд очиод чи өөрийн гэсэн галдан нэмэрлэх оч зурчил дүл гал чамд байх хэвээр. Өсөл ирмэлзэл тэр байх хэвээр. Гал гэдэг байгаа чинь тийм үү? Би төсөөлж хэлж штэ тийм үү? Чи тэр асаасан гал дээр нь чучил нэмдэг байх. Тэгэл тэр хүмүүс чамайг тэргүү ингээд хүрээлтэд оруулна. Ингээд айс сандраад ингээд дигнээд байх юм бол бас тиймэрхүү ингээд үгээ хэлж чадахгүй, яаж чадахгүй тийм хүн бол ер нь явдаггүй шүү дээ. Хэрэг хилээд энэ надад ийм санагдаж байна. Болох уу? Болохгүй юу? За. Ингээд явчих юм бол тэр хүмүүс чамайг үндэс. Өвн чи харин хэлэх үгээ хэлждэг. Ярих юм ярьцдаг тий. Өөрийн гэсэн санаатай бодолтой, хүсэл эрмэлзэлтэй асан дүрлсэн сэтгэлтэй нөхөр байв. Гэл чамайг тэгтээ тэргүй хүрээлтэд оруулна. Тэр чи нэг хоёрын хоорондын бодоод эргэлзээд ингээд тэгээд ах хэрэггүй. Ер нь ингээд эргэлзээ хүнийг ингээд үргэлж дандаа ингээд хойш нь чангаадаг байхгүй. Ямар нэг зүйл дээр ингээд цэг тавиал чавчаад ингээд явахаас өөр зам байхгүй. Орчлон гэ хууль ерөөсөө тийм байхгүй. Нэг бол гэрэл, нэг бол сүүдэр. Чин тийм үү? Хар цагаан ингээд бүгд тийм байгаа шүү дээ. Тэр учраас ертөнцийн хууль оршихуйн хууль угаасаа л тийм. Тэр чи оршихуйн хуулийн эсрэг явна гэж байхгүй. Чи хэний хүү болцсон төрснөө бол чи сонгохгүй төрдөг. Тэр бол чухал биш. Харин чи ямар замаар явах вэ гэдгийг чи өөрөө сонгоно шүү дээ. Чи нөхдөө хүрээллээ чи өөрөө сонгох эрхтэй эрхэж байгаа. Хүний төрмөл эрх байгаа аахгүй юу? Хүн төрлөختний төрмөл эрх байгаа шүү дээ. Чи хэний хүү бол төрхөө чи сонгоогүй сонгох ямар ч боломжгүй. Тийм учраас харин ямар замаар явах вэ? Хинтээ нөхөрлөх вэ? Хин ямар хүрээл багтах вэ гэдэг чинь сонголт. Тэ чи тэнд орсон бол тэднийтэй л адилхан сэлүүртэх ёстой. Чамд байгаа хүч болгоноор гарч болох хүчийг л тэнд зориулна. Тэгвэл тэд нар чамайг тэтэ тэргүй үнэлнэ. Чамайг үнэлсэн байгаа тэтэ тэргүй чи тэрний хүсэл мөрөөдлийн тэр тэтэ тэргүй автоматар биелнэ. Тэд би шидэт үлгэр шиг юм яриаггүй. Энэ бол ерөөсөө ертөнцийн хууль нь байхгүй да. Оршихуйн хууль нь. Би багадаа боддог байсан. Энэ зарим нь яагаад ийм ядуу амьдэрдэг, зарим нь яагаад ийм баян тарган ингээд аз жаргалтай амьдэрдэг. И шудраг биш юм биш үү гэж боддог байсан. Үгүй юм байл л дээ. Хин хүссэн тэмүүсэн авдаг жамтай. Хин ингээд юунес төлөөл тэмцэхгүй ингээд байрандаа байна. Тэр нь тэндээ үлддэг жамтай тийм үү. Чи зүгээр ингээд бодоод үзтээ. Компьютер тоглоомоор тоглоё.
Чи урагшаа явах товчин дээр дарахгүй чи урагшаа явахгүй тийм үстэй. Тэнтэй ингээл зогсож байгаа бол 1 аймаа алдна, 2 аймаа алдна, 3 аймаа алдна ингээл тэгээд пат тоглоом дуусна тийм үү. Тэрнтэй адилхан тэгвэл чи тэмүүлнэ. Тэр хүрээлэл рүү явна, очино. Тэнд орно, тэнд амьдрна. Тэнд дасна. Чи тэр усанд амьдрдаг бол чи тэр усанд нь амьдарч дасаж сурна шүү дээ. Өөр ямар ч боломжгүй. Чи тэрийг сонгосон бол тэр ууланд амьдардаг барсыг чи аваад усанд амьдардаг болгож чадахгүй шүү дээ. Чи загсыг аваад ууланд амьдруулж чадахгүй тийм үү? Тэрнтэй л ижилдэг юм. Тэгэхээр чи усанд амьдрах чавал усанд дасна. Өөр ямар ч нөхцөлгүй чи норно. Тийм үү? Тэгэхээр чи норхол хэрэгтэй. Тэгээд харин яг зүгээр чи тэднэрт хэлэх ёстой. За би ийм юм чаддаг шүү, ийм юм чаддаггүй шүү. Би ийм хүсдэг шүү, ийм юм хүсдэггүй шүү. За ингээд тэгэд би гэхдээ би өөрөөсөө гарч болох бүхнийг зориулнаа. Тэгээ миний хийсэн юм энэ байна. Ингээ харуулдаг юм, үзүүлдэг юм яад гэдэг. Ингээл тэгэхэд эднэр бол чамайг ингээд нэг тийм жижиг юмар ингэж нээтгэлж мэдгэлдэг юм хогийн хүмүүс биш. Тэгээ би элит хүмүүс гэдэг талаар ярьлаа тийм. Яг хуучин мэл дээдсийн хүрээллийн тэрийг ярьдаг байсан. Тэд нар чинь бол төрхтөө магадгүй зарим тийм биш. Төрсөн хүмүүс байдаг. Тэр хүмүүс өөрсдөө тийм болгосон л байхгүй юу да. Бүгд яг орчлон дээр яг нүцгэн төрсөн шүү дээ. Бүгд ижилхэн. Харин тэр хүмүүс тэр дүрмийг өөрсдөө зохиосон дүрмийг бий болгоод бид нар энэ дүрмээр л явна. Энэ зарчмаар амьдрна. Тэрийг өөрөө зохио. Тэгэхээр чи өөрхөн хүрээллийг чи өөрөө олж очоод тэнд орох юм биш.